За сайн байцгаана уу? За шинэ гэртээ, шинэ камертай, шинэ бичлэгтэй уулзаж байна. Би бүр сүүлд хизээ бичлэг хийснээ мартсан байна. Намайг бичиж дөнгөж үзчихсэн хүмүүс маань намайг бүр мартсан байх. За одоо тэгээд шинэ үзэгч нартай болохын тулд одоо гоё шинэ камер авлаа. Утас амар үнэтэйсэн болохоор утас биш камер авлаа. Тэгээд миний утас ч гэсэн амар мяа байгаа л да. Тэгээд одоо мөнгөтэй олж аваад чадвал гайгүйтэй утас авахыг бодноо гэхгүй бол батарей дүрсэн ингээд би бүр чи даргааны тоглолт үзсэн чи даргаанаа жолигтой харчаад байгаа. Чи ингээд уцаараа авахгүйгээр яг ингээд би нөө DJI гэдэг камерыг ашиглаж байгаа байхгүй Osmo гэд Pocket 3 гэд бас гоё юм байна яг энэ камеруудаас хараад ингээд холоос те ингээд уцаар бичих камераар бичих хоёр бас өөрөө байд юм шүү ялцчихгүй. Тэгээ би сая бүр өдөр 11-ээс хойш оройны 6 хүртэл тасралтгүй хүмүүс жишээл заагаад жоохон ядралтын байдалтай байна. Гэхдээ зүгээр шинэ камерад авшин. G-Dragon-ы тоглолт. За би эхлээ G-Dragon-ы тоглолтоо орохоос өмнө би өөрөө G-Dragon миний хувьд ямар хүн бэ? Тэ ямар уран бүтээлч вэ? Миний амьдрал яаж нөлөөлсөн бэ гэдгийг яриад би ер нь нэг хүнийг тэгэл нэг шүтээд байдаг хүн биш ингээл хүмүүс амар хүнийг шүтдэг те. Би болохоор нэг тийм төрлийн хүн биш. Би хамгийн их сонсдог нь гэх юм бол Big Bang юм бол улаанаа фэн. Тэгээд Монголоос бол камертоны улаанаа фэн ахгүй тэгэл болоо. Би нэг тийм сонир хуучин сагч юм шиг тэгээ нэг юм дүүн жахаар амар үнч юм шиг нэг тийм сонир хүн байгаа зү тий. Ямар сайндаа нэг камертоны тоглолт үзэх гээд өмнө жил Монголд ахтаа явах гэсэн чинь хамт явах хүн байхгүй, камертон сонсдог хүн байхгүй тий би ганцаар явсан шүү дээ. Яг хожид дараагүй миний хувьд ямар хүн байсан бэ гэвэл айгүй чухал хүн миний хувьд болохоор яагаад вэ гэвэл би чинь дөнгөж 4-р ангид 3-4-р ангид байхдаа л G-Dragon-ыг анх мэдэж авсан гэдэг чинь би хэдтэй байсан юм бэ? 8-9 настай да. G-Dragon-ыг анх сонсч ирсэн гэж та нар боддоо. Тэгээд тэрнээс хойш ингээд миний бүр дандаа сонсдог одоо уран бүтээлч маань болсон байхгүй юу? Тэгээд яг тэр үедээ би ядчихад сонсохдоо бүр би яг тэр үедээ нэг 4-р ангитай нэг бандд сайн болж ирсэн. Байрныхаа бандд. Тэгээ тэр манай байрны банд маань бас G-Dragon-ыг амар сонсдог. Яг G-Dragon шиг те ингээл одоо байхыг хүсдэг гэх юм уу нэг хөвгтүүд чинь тэгдэг штэ. Ингээл үс мөсөн янз алгаал өөрийгөө ингээл GD мэдээ гэл. Нэг яг тийм банд байсан. Одоо те хүү сонсдог байсан болохоор би одоо тэрэнд нь ингээд автаа тэгээд сонсож эхэлсэн байж магадгүй. Тэгэхээр G-Dragon гэхээр ягаад ч юм тэр хүү миний толгойд ингээд орж ирээд байдаг. Хоолтой тэрнээс хойш би ер нь дандаа л G-Dragon дандаа сонсдог бүх дууг нь мэддэг. Тэгээ миний бүр мөрөөдөл болсон ийм хүнийхээ тоглолтыг үзэх завшаа надад олцсон. Тэгээд уул нь бол би Японд одоо сурдаг байхдаа Японд амьдардаг байхдаа тоглолтонд нь явъя, Big Bang-ийн ч юм уу G-Dragon тоглолтонд яв гэсэн чинь манай их тэр хэд маань яг цэрэгт явж таараа. Тэгээ би ерөөсөө дадагтаа тий тоглолтын үзэх тийм шанс олдоогүй. Тэр тэгж жаад харин Италид ирээд тэгсэн чи G-Dragon яг одоо comeback хийж таарад. Тэгээд би чи Италид байгаа хүн ядаж Италид ирээд тоглолт хийхгүй юм байх та гэд 7 сард юм уу 6 сард юм уу би Франц тоглохоор болсон гэд. Тэгээ би чи нөгөө Франц явж үзээгүй байсан юм чинь тэгвэл Франц явангаа Францад G-Dragon-ийнхаа тоглолтыг үзэх юм биш үү гэж амар тогтлоод бодоод тэгээд ерөнхийдөө бүр G-Dragon-ийн membership, fan-ийн membership-ийг авангуудаа ерөнхийдөө Парисын тоглолтыг үзсэн. Тэгээд 178 евро билүү? Нэг Монгол мөнгөөр нэг 460-70 мянган төгрөг, 500 мянган төгрөгөөр нэг тикет авсан 6-7 сард. Тэгээд нэг авчаад надад нэг тийм амар тогтолцсон мэдрэмж энэ бол төрөөгүй би нэг юм болоогүй хахад нэг тогтлоод байдгүй ягаад чинь мэдгүй одоо тэр цаг хүртэл юу болох вэ мэдгүй штэ. Тэгэхээр юмуд нэг тэгж амар тогтлоод ерөөхдөө байдгүй. Тэгээд окей за би ямар ч гэсэн авчлаа. За Франц руу яаж явах юм мэдгүй 9 сар бол яаж явах юм мэдгүй. За ямар ч 7 сард бол тикет авчлаа гэж бодоод. Тэгэл одоо яаж хийж байгаа Франц руу одоо явдаг л ахтаа гэж бодож исэн чи харин за нэг би бас Монгол яваад би Монгол найзлуутаа хамт гэсэн байхгүй юу?
Манай найз залуу Итали. За Итали найз залуутайгаа тэгээ манай Японоос манай Япон амар сайн найз маань ирээд тэгээ би ингээ Итали Япон хоёр хүн Монголд наадмаар гэж гайд хийж явсан юм баг гэлж. Тэгээд тэрний бас сонин сайхан та нартай ярина. За тэгэж мэгж яваад би ерөөс бичлэг хийгээгүй. Тэгээ Монголд явчаад буцаад ирээд одоо ингээ 9 сар болоод 9 сар G-Dragon-ы тоглолт болж байгаа байхгүй юу. За тэгээд сая яг явах болсон чинь манай найз залуу чамайг ганцаар их явуулмааргүй байна. Хамт явъя. Тэгингээ тэр хавар жоохон явчаад ирээ Амстердам энтер тий. Нидерланд, Бельги энтер явчаад ирээ гээд тэгээд манай найз залуу хамт ханьтаа явъя гэд. Найз залуутай хамт явахаар болоод тэгээд Франц руу бүр явахдаа найз залуутайгаа G-Dragon-ийнхаа тоглолтыг үзэх гэж явсан нэг аялал хийсэн байгаа. Энэ 9 сард G-Dragon-ы тоглолт 9 сарын 20-нд болсон. Найз залуугийн багын найз нь Бельгид амьдардаг байхгүй юу. Тэгээд би ер нь найз залуутайгаа хамт явж байхдаа миний толгой бол ингээд унтарчдаг. Би ерөөсөө янз бүрийн санаад авахгүй. Гүйд бол ингээд ерөнхийдөө бол бүх юм шийдээл одоо хаашаа яах вэ хийх үү гэж ерөнхийдөө л тэгж явдаг хүн байхгүй юу. Тэгэл ямар ч байсан гүйдэд хамт Франц явах юм байна. За бусад юмыг бол гүйд өөрөө мэднэ гэж бодвол би нэг Францд одоо буудлах байраа олоод тэгэл дуссан байдیں۔ За Франц руу яваа. Франц гинэ. За Франц руу эхлээд яваагүй маа. 9 сарын 18-ны өдөр эхлээд Бельги явсан юм байна. За тэгээ Бельги яваад Антверп гэдэг айгүй хөөрхөн жижигхэн гэх юм уу айгүй хөөрхөн хот. Бельгийн айгүй хөөрхөн хотод очиод найз залуугийнхаа найзын нь ерөнхийдөө буудлахаар болсон байхгүй юу. За тэгээд Бельги ч угаасаа Франц, Нидерланд хоёрын яг голтон дагаа болохоор ерөнхийдөө бол одоо хил дамжихтаа метрогоор явцдаг болохоор оюун хонохтой газар дор хонохтой дандаа л найзанд нь ирээд хоноод бай мөнгөө тэгж хэмнэ гэж бол бид хоёр батсан. Гүйдэ батсан юм шиг байна. Би тэр минийг дээгүүд юм жаам бах гэж харагдсан байсан байхгүй юу. Найзынхаа гэртэнд орсон чинь амар хөөрхөн гэртэй. Амар гоё гэрээсэн энэ. Чаад оройн найз тэр найзтай хамт оройн хоолнд хамт ороод тэгээ энэ Бельгийн нэг юм хоол гуляштай адилхан нэг юм хоол идээд гоё л хоол хэлээ. Хоол гарч идээ. За тэгээд Антверпээр жоохон яваад би зуруудыг нь оруулчих. Тэгээд Антверпээр жоохон яваад зураг хөрөг авахлаа оройн. Гэж бол би ч бол нэг Японд зааж байгаа шүү дээ. Би чинь нэрээ ойр үед Японд нэг хичээл би ороод байгаа хгүй хүмүүс. Зарчилсан хичээл сквад групп хичээлгээ над дээр айгүйх сурч нар орж ирж байгаа. Би ч барж өглөөнөөс орой хүртэл дандаа хичээл орж байгаа бүтэн цагаар. Тэгээ тийм мөртлөө одоо сурч нараа орхиод ингээд тал ерөнхийдөө 4-5 хоног аялахаар явсан гэсэн. За сайн байцгаана уу. Япон хэллээ онлайнаар ганцаарчилж болон групп ярьцаадаг Бэги Чуки байна. За тэгээд бид хоёр цаашаа Роттердам явсан байд юм аа. Роттердамаар яваа. За тэгээд Роттердамда би Бонд танилцчихсан манай найз л та Монгол хүн. Найзтайгаа уулзаад манай энэ найз маань яг бол нь Японд одоо ажиллаж амьдардаг байхгүй. Тэгээд амралтаараа Европоор тойрч аялж байгаа юм байлээ. Тэгээд яг тэр үед нь бид хоёр яг одоо Нидерландад уулзаж таарад уулзъя гэд бид хоёр бөөн баяр Японд хамт тэг найзууд байсан хүмүүс ингээд аяллаар ингээд Нидерландад уулзсан гэдэг чинь маш гоё шүү дээ. Тэг гоё мэдрэмж. Амстердам цаашаа гоё явсан. Роттердам бол яг гоё хөөрхөн л хот байсан. Үнэтэй байсан. Айгүй үнэтэй байсан. Италиас үнэтэй. Италич бас тийм үнэтэд ордоггүй мэлээ шүү дээ, тий. Гэтэ би миний одоо энэ амьдарч байгаа хот чинь айгүй юм жижигхэн хот ахгүй юу? Янз бүрийн юм нэг их байхгүй. Гарч орыг гэхээр гарч орох газар байхгүй. Гэтэ энэ Роттердам, Амстердам энэ явсан чинь юм том хотууд явсан чи ямар гоё юм бэ ёо. Би одоо дараа нь гоё том хотод амьдрна гэж бодсон. Роттердамд юуны үн раменгийн үн хэд байсан гэж 15 евро. 2600-700 yen гэж та нар бодтоо юу хитээр рамен идэх байгаа юм бэ те. Японд л 500 yen-ээр рамен иддэг штэ те. Хямдхан бол тэгсэн чинь юу вэ ёо. Ногоон цай 4.8 евро. Вау. 15 евро. Ногоон цай 4.8 евро шүү юм бэ те. Амстердам явсан чинь бас айгу сонирхолтой хот байлээ. Би нөгөө нэг The Falling нэрийн санахгүй ам нэг хор тавдартай хоёр хосын тухай нэг киногод идэж штэ. Boom 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 Clap гэдэг нэртэй дуутай.
Тэрэн дээр бүр анх тэр киног үзчихэд би Амстердам гэж ийм хот байд юм биш тийм. Тэгээ тэр үедээ би тэр анх тэгж харж исэн. Өвс энтрийг зөвшөөрдөг тийм ээ. Өвс татах матхыг зөвшөөрдөг болохоор ингээл өвс татах ингээл кофе шопуудтай. Тэр кофе шоп гэж нэрлэдэг юм байл л те. Өвс авдаг татдаг газруудаа. Тэгээ тийм газартай тийм гутаа ингээд улаан дэлгүүний гудамж гээд ингээд эмгтээчүүд ингээд тийм бикини дээр өмссөн тэгээд ингээд шилний цаана ингээд ингэж зогсоод яасан. Тэр мөр нь айгуу сонирхолтой амар тийм сонирхолтой хотел Амстердам ер нь бол тэгж хаад 20-ны өдрийнхөө өглөө нь болохоор Франц яваад тэгээд Нидерландын өдөр явсан дараа Нидерландынхаа явсан өдрийнхөө оройн нь биелэглөгөө буцаж байгаа байхгүй. Тэгээд биелэглөгөө буцааж найз дээр нь хончоод тэгээд буцаад Франц руу ирж байгаа. Яодсан чи тийм метроны мөнгөнд бүр амар үнэтэй за. Тэгээд метронд барж тэгж мөнгө үржсэн харанд Нидерланд хоногуудаар Франц руу барж явцсан дээр байсан юм шиг бол надад санагдсан. Дараа нь бодоход 20-ны өдрийг 3-4 цагт очингуудаа нөгөө нэг буудлах газараа очиж чек-ин хийчихэд тэгээд би юу л ажидыг тоглолт руу явсан байдیں۔ За буудлсан газар нь болохоор нэг монгол ихч ажилуулдаг тийм халаас өөрөө тэгж түрээслүүлдэм байлээ. Францд ирж байгаа, аял жуулчлалаар ирж байгаа хүмүүст тэгээд айгүй тийм хөөрхөн цэвэрхэн тийм хөөрхөн байр байдсан байлээ шүү дээ. Тэгээд жидийг тоглолт руу би ганцаараа ингээд явсан байд юм аа. Яа тэгсэн чинь яг ингээд цаг нь төгөхгүй ирсэн чи би бүр амар сандарсан. Тэгэл вау нэрнгээсээ би те жидигийн тоглолтыг үзэх гээд одоо ингээд Францд ирсэн баам. Бүр жидигийн тоглолтыг штэ. Тэгээ бүр Францд штэ гэж бодлоо. Бүр ийм хайрын хотод чамчны хатгалтыг үзэх байсан юм байна л да гэж мандаад. Тэгэл ингээд баралж хүл салганаа л ингээд нүднэлмэс цэлийн гэх би ч тэгэхээр барын юм дээр яг уулын айгу хурдан ийм нүдэн нөлмөс цэлийн ингэдэг хүмүүртлөө нэг ийм хүмүүс дээр ингээд айгу тайван байдаг хүн байхгүй юу. Тэгсэн мөртлөө яг ингээд очиод ингээд очирлол бид айгу эрт очсон айгу хүн байгаа байхаа очир ихтэй байх гэж бодоод айгу эрт очсон чинь хитрхи амир эрт очсон байлээ. Тэгэл ингээл цаал руу нь яваал орсон чинь бүр ваа. Яг нөгөө нэг юм нэг жидийн яг нэг тийм тоглолтын аавраа шууд пүг гэж харж ирээ. Шууд минь нүдлэмс илгэнэ. Oh my god. Би бүр яг уучлаа. Би бүр уулчингүй. Яа. Йоо би жидийн жидихтэй бүр ингээд бүр багасаа сонссон штэ. Яа би бүр ингэ те. Яа би нэрнээс одоо ингэ тоглолтын үзэх гээд ирж байгаа юм бахтаа гээл нүдэн нөлөө бицэлэнэл. Тэгэл би нэг жоох уйлсан баха. Жоохоо ингэж аваал. Тэгэл ганцаараа үзчихсэн. Би угаасаа ганцаараа л үзье гэж бодсон. Гүйтэй төвцөд яхаа гүйдэж усаж жидэг мэдэхгүй штэ тий. Тэгээд хийд имийн хүний мөнгийг үрээл. Тэгээд одоо дургуй хүнийг одоо тагуулж явж ирснээс ганцаараа угаасаа явсан дээр болохоор ганцаараа зураг авахуулаад нөө цагийг баг би бүр цаг 30 минутын өмнө жилг болчихсон байлоо. Тэгэл зураг мураг авахуулаад тэгэл вау гэж бодоол. Тэгэл айгүй удаан хүлээсэн. Тэгэл яг эхэлсэн. Тэгэл амар гоё эхэлсэн. Эхлэлт бол үнэхээр гоё яасан. Би бүр таг дүүрэн байх гэж бодсон чинь бүр яг таг дүүрэн бол байгаагүй. Та бүх судал нь хизэнтэй байгаагүй. Миний хажууд миний өнөө цосоогоор үүтсэн байхгүй доор. Тэгээ яг энэ хажууд талд болохоор ерөнхийдөө бол нилээн хэд уртталтаас ч гэсэн нилээн хэд юм сул одоо юу судалнууд байсан. Тэгээ тоглолт эхлээл.
Гэхдээ би GD яг үнэхээр амар сайн харж чадаагүй. Би ч уулын өндөр штэ. Би чинь 173. Тэгээд өөрийгөө уулын жоохон ойрхон л оччлаа гэж бодсон. Одоо дараагийн очивол бүр ойрхон л очимоор юм бэлээ. Нилийн мөнгө төлж агаад тэ 300 евро мороо энэ төр. Сая төгрөг энэ төр төлж агаад нилээ урагшаага очсон дээр юм бэлээ. Би ч уулын өөрийгөө хөөрхөн л ойрхон л оччлаа гэж бодсон чинь яг ингээд зогсоод үзсэн чинь ингээд харагдахгүй байсан GD. Give it up, yeah, all I see. Yeah, swing girl. Said I get so nice. It's only to the fans, only swing girl. Inside, she want me this together. Dada, you know I think I'm there. So we shake, shake. Get more fashion. Push up, go under one light. Even the possible drama. You're not even a singer. Baby. Romantic kind of drama. 나를 못게 하죠. Яг эхлээд vibe-ны хувьд гэх юм бол эхлээд амар гоё байсан боловч ингээд хажуудлынх нь хүмүүс гэлбэр амар ингэдэг болов үзэхгүй байсан да. Миний хажуу зогсож исэн хүмүүс. Гэвч миний хажуу зогсож исэн хүмүүс ингээл таг дүүрэн те. Гэлбэр амар ингээл үзсэн бол надад бас амар гоё мэдрэмж төрсөн байсан байж магадгүй. Тэгээ жоохон ойрхоноос үздэг байж таа гэж бодсон. Шинэ цамагт орсон дуунуудаа дуулсан, хуучин тий алдартай дуунуудаар дуулсан. Би бол 100% бүх дууг нь ерөнхийдөө бол мэдчихсэн. Lyrics-ийн бол үгийг нь бол мэдэхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол дуунуудыг бол мэдчихсэн, бүгдийг дагаад дуулчихсан гэсэн үг.
Dragon sun, 수지 한정판 연식 열봉 Нэг 2 3 4 парт байсан баха. 4 парт нь ингээ хуваацсан бүгдээрээ ингээд утга учиртай агуулгатай байсан юм шиг үлээ. Би бол тэрийг бүр тийм айхтарсан. Тэгэж бол ойлгоогүй. Амар их заа авсан тэр нөө партнуудынхаа тий хэсгүүдийнхаа дундлахын зайн бүр арай л урт байсан. Энэ Азиудын тоолд угаасаа ийм дундлахын зайнууд ийм амар урт идэв юм шиг байлаа. Би нөгөө тэр Music Holic гэрлэхэд Анугийн бичлэг үзэхэд Blackpink-ийн тоолд бас ингээд дундаа айгуу одоо тий айгуу зогсдог. Тэрнээсээ болоо тэр vibe нь алдагдаад байсан гэдэг нэг тийм юм сонссон. Яг тэрнтэй адилхан амар ингэж жагаал тэгээл суугаал амар удаан хүлээгээд тий дараагийн парт болох хүртэл тэр нь амар жоохон тиймэрхүү байсан. Тэгээд GT чинь ингээл ярахтаа нэг амар ингэж ярьж штеп. Ингээл амар маягтай ярьдагтэй. Тэгээ би тэр англи хэлийг яг үнэндээ сайн ойлгоогүй. Яг юу гэх гээд байгааг нь сайн ойлгоогүй. Тэгээд бас эхлэний асуудал дээр жоохон тиймхэн байсан. Хэрвээ Японоор би ярьсан бол арай ойлгож магадгүй мэдгүй ингээл нэг англи хэл нэг ингээл хоншигнал ингээл яриад исэн болохоор жишээ нь ингээл солонгос тоглолт үзэхээр болохоор ингэдэг штэ тий нөгөө нэг ингээл амар олуулаач ингэж олуулаа үздэг. Тэгээ гутаа дуу мөн бүр амар чанга тий тэгэл одоо бүжигчин мөчгчд энэ төр амар лаг тий одоо би GT-ийн тоглолтын лайвуудыг зөндөө үзчихсэн. Нэг тийм мэдрэмжтэй л тийм байх байхдаа гэсэн төсөөлтөй байсан юм шиг байна. Яг тийм бол байгаагүй бүжигчд энэ төр бүр ингээл амар олол манлаа мэдээж тийм шилдэг Франц хүртэл ирж байгаа юм чинь тэр олон бүжигчдтэй одоо тий тайз заслан маслаа бүр тийм амар лаг угаасаа одоо солонгос байгаа юм шиг хийж чадахгүй л ахал та. Үгүй надад нэг тийм сэтгэлд тийм амар их хүрээгүй яг үнэ хэлэхэд тэгээд тас манай GT бүр амар ядарсан байгаа юм шиг санагцсан. Гэл хоолой амар ядарсан байгаа юм шиг санагдал. Тэг би ойлгосон л да хүүхэн амт ядарччтэй л гэж бодсон. Эцсийн хувьд бол айгу гой хөвцнүүд бол өмсөжсэн. Тэгээ нэг юм гэх юм бол бас ингээл яриа хөвцөн байсан. Тэр яриа хөвгт болохоор би Францд үзсэн болохоор доороо Франц хадмалтай. Дээрээ болохоор өөрөө солонгосоор ярьж байгаа байхгүй юу. Тийм болохоор ингээд би юу ярьж байгааг нь ойлгоогүй тэнцээ ингээд би зүгээр ингээд суусан. За дэлгэцээр царайг нь хараад. Тийм бичлэг байсан байхгүй юу. Тэр мөрөн дээр жоохон илүү ийм нэг сэтгэлээсээ хандсан бол гэж бодсон. Юмхэд бол тийм байсан. Тэгэл бүр амар тасархай болсон бол гэж бол хэлж чадахгүй. Холоос бол сайн харж чадаагүй. Амар кул залуу байсан үгүйг нь сайн мэдэхгүй. Угаасаа кул залуу л та ингээл бүжиж мүжилж байгаа. Би тайзнаар бие авч явж байгаа. Донж монжтой болоод яриад хэрэг байхгүй. Тэрнэр бол ярих юм байхгүй. Бусад зүйл дээр гэх юм бол яг
Францад арай хол газар болсондоо ч тэр юм уу те. Одоо Ариан одоо яг энэ GD-гийн тоглодог ария биш ч гэх юм уу нэг тиймэрхүү жоохон бүтээч сэтгэлгээ арай бага байсан. Үзүүлбэр тал дээр жоохон тийм арай хүлээлтэнд хүрч чадаагүй ч юм шиг санагдсан. Тэгээд би бол дараагийн удаа арай нэлээ урдаас л үзэх юм бэлээ. GT-ийн хувьд бол ийм байсан. Тэгэл бид хоёр маргааш нь Францаар явж байгаа л тэгэл дараагийнх өдөр нь ерөөхдөө бол буцаад Итали руугаа буцаж ирсэн. Тэгээд Франц бол одоо амар таалагдсан. Хүмүүс амар Францыг амар юу агаад идэг штэ муухай үнэртэй цагаач идэхтэй энэ төр гэл яриад идэг. Тэгээд би амар бас Франц дээр айгу муухай байх бах та гэсэн тийм сүулт очсон чи харин Франц айгу гоё байсан. Амар гоё байшин байрлаа. Тэгэл Францын тийм vibe нь бол амар таалагдсан. Үнэхээр гоё байсан. Тэгээ би энэ нэг аяг тавтан чинь аяг нь харагдал байгаа юм шүү. За sorry. За тийм байна манайхан өнөөдөрс би болохоор 10 сарын 1-ээс юуны хичээл эхэлсэн. Японы групп хичээл эхэлсэн байгаа. Тэгээд та нар манай хэрэг миний сургалтыг сонирхчихвал надтай холбогдоорой. Тэгээд би бас Японы хэлний хичээлүүд оруулдаг. Одоохондоо N3-4 хичээлүүдийг оруулсан байгаа. Тим хичээлд оруулдаг. YouTube хуудасны зайл хийдэд 500 хүн дагсан мэлээ. За тэрийг дагаарай. За өөр хэрвээ та бас Японы хэл сонирхдаг те Японы хэл сурмаар байгаа, Японы хэл сурж байгаа ч юм уу ийм хүн байх юм бол тэгээ найзтай бол Японоор ярих гэж бодож ивэл миний Discord дээр Begi Chuki гэдэг сервер байгаа. За тийшээ орж ирээрэй. Надаас линкийг надлуу бичиж авч болно. За тэгээ бас Tokitenko сан гэдэг одоо манай аав чинь Сумачугу мессеж шүү дээ тийм ээ. Тэгээ манай аав өөр сантай байсан. Tokitenko сан гэдэг тэр сангийг нь би одоо ерөнхийдөө 5 жилийн өмнөөс би одоо авч явъя гэж бодоод авч явж байгаа. Тэгээд тэрэн дээр ерөнхийдөө би 5 жилийн турш яг тэрүүгээр дамжуулж Японы хэл заагаад яг энэ жилээс би Begi Chuki гэдэг өөрийн одоо нэрийг гаргаж ирээд Японы хэлийг сурал зааж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээрээ бас бид тэр Tokitenko сан дээрээ нэг үнэгүй ивент хийсэн. За онлайнаар хэрхэн мөнгө олох вэ гэд нөгөө нэг буяахтай. Тэгээд тэр буяах нь болохоор нэг бүрийн ярилцлаганд орж исэн. Тэр ярилцлаганд та нар үзчихсэн бол мэдчихэж магадгүй. Нөгөө 25 орны 100 хотоор аялсан. Нэг тийм амар лаг хүн байсан. Би тэрнээс суралтанд суусан байхгүй юу. Тэгээд тэр хүн болон одоо таны санхүүгийн хөтөж одно гэд Instagram дээр санхүүгийн талаар зөвлөгөө өгдөг айгуу тийм мундаг бас ихч байдیں۔ Тэгээ тэр хоёр хүнийг би ураад Tokitenko сан дээр тийм онлайн үнэгүй ивент хийсэн. Тэгээд 110 хүн бүртгүүлсэн чинь 10 хүн орж ирсэн гэж боддоо. Тэг үнэгүй юм чинь жоохон тийм байд юм байлээ шүү одоо. Би айлгаж авсан. За бүр миний бүр хаалаа өвдчихлээ. Би бүр өглөөс хойш ярьцсан чинь. Тэгвэл дараагийн юу хүртэл бичлэг хүртэл түр баяртай. Би дараагийн хичээл дээр бичлэг дээрээ магадгүй Монголд очиод ямар байсан бэ гэдгээ ярьж магадгүй. Эсвэл шинэ байраа та нартай танилцуулж магадгүй. Одоо шинэ камер авсан юм чинь камерны хаяж шидийг гарах гэж үзэн штэ тийм ээ. За баярлалаа.